Viral хитний өмнөх ангиар. You can't just. Oh, Lovely. Oh, are you alright? How did? oh, come on! За өмнөх бичлэг дээр ингээд сонгоо багшийн цуг дээр төгс. Дахиад багшийг нь хотлоо юм зааслаа өрчин байна энтергээд байж ахт нь нэг гай гарч ирээд. Холимог тулааны тамирчин гудамжны зодоончоос илүү гэдгийг батална гэд хоббидөө үзээл гэж. Хоббин ч бас дахиад багшигаа хотлоо өөрчм биш гэдгийг баталж харуулна гэд энэ хоёр ямар ч дүрэн бүгээр зодтолтохоор боллоо. Уг нь ихэндээ ингээ овоо үзээтэй юм шиг байснаа. Дааж ингээл тусаа. За ингээд түрүүний яриандаа эргэж ороод хэрвээ хоббийн дөрвөн зодоонд мөнсөнийг ялж чадах юм бол сүүлчийн хичээлийн бичлэгийг өгөхөөр болвоо. Тэгэхээр логон одоо дахиад багш гэдэг нь баг л баттай болж байгаа шиг байна. Энэний дараа хоббийн бомитойгоо уулзаад хамгаалалт хөвгөлцөж мөдөлцөөд явж байх зур логон гайлын гэрт хүрээрлээ. Энэ хоёрыг таньдаг байсан юм хөө. Ингээд гайли аавыг яас их тураавэ гэж ярьж байгаад айлын хоолн дээр таарсан болохоор хоол идэх гэсэн чинь гайлийн хоол нөгөө хоёрын хоолноос жоох ялгаатай. Ингээд хамаг өлегтэй хоолоо охиндөө өгөхөөр турлахгүй яхавт. Хобби мөнсөнийг барахгүйг мэдж байгаа болохоор хуйлдж байгаа логныг хуураад бичлэгээ авчихъя гэсэн чинь нөгөө мөнсөн би ч гэсэн бомид хайртай хойлоо зодтолтыг хичгээ яваад өгдөг. Гэхдээ инглигээд мөнсөн нэг муу хүн гэсэн үгс биш л дээ. Мөнсөн ч өмнө хоббиныг аварсан баатар ч дээ. Энэ үед мөнсөн гарч ирээд хоббиныг өлөлөг байсан бол нэрийн зайцны интернетээр нэг таараад юм viral hit бүр viral meet болсон байна зү. Үүний дараагаар хоббинд ээжээс нэг даалгавар ирдэг. Ингээд ноутбук авах орлсноо хэлээд хаанаас фолигтуулж байгаа шиг ноутбук авах вэ гэдгээ яриад байж байхад нь гайлд өмнө нь ашиглаж байсан хуучин ноутбук байгаа гэд үнэгүй өгөхөр болдог. Тэгэхэд мэдээж хүнээс үнэгүй юм авч байгаа юм чинь өөрөө очиод авалгүй яах вэ? Харин гэрт нь краш нэрх гээд байгаа болохоор гайл бол мэдээд сандраал хамаг юм цэвэрлээл ядж яхад нь гадаа нь 3 багийг тамхитаад байна. Краш нэрх гээд авах тамхины өнөрөө л муухай гэд тэр гурыг гяс өөр газар очиж баг болаач гэж хэлжгээд утчихдаг. Бас хөөрхөн аимхай. Тэгэд нөгөө тамхины өнөрийг дарах гэдэг нэртүүлэх цац чинь шавжны хор андуураа цэцчихнаа. Гэхдээ яг төмс хоббин тэр өнөрийг нь ялахгүй охины өрөөний өнөр гэсэн юм ярьж байгаад нөгөө хуучин ноутбукыг нь авч явахаас өмнө хэрэгтэй файл байна уугүй шалгачих гээд үзэж байгаа. 1 2 3 гэсэн нэртэй 3 бичлэг болно. Манер бол хараал шууд сургалтын материал буюу ийм бичлэг байна гэж бодоод бүр гайхаж майхаад тэгсний бүр ширлээд оруулаад үзсэн чинь өнөөх хүсэдсэн дахиад багшийн сүүлчийн бичлэг нь олж таарлаа. Сүүлчийн бичлэг нь агсан төвчний аюултай арга заах болохоор бичлэгээ 3 хуугаад оруулсан юм байл та. Тэгэл энэ бичлэг яагаад энд байгаа юм гэж шокрол балмагдаал алмаараа л байж байхдаа уламжлалт аним уналт хийгээд дээр нь гараад ирнэ. Яг ингэж яж байхад нь гайли аав нь орж ирээд хобби арайг зүгтаад гайл харин загнуулаад үлдэж байгаа юм да. Маргааш нь хоббин ч бичлэгээ олцсон болохоор авч үзчих гээл гайлд битүүд ойлгоно настай. Даанч нөгөө гайл нь хитрхи аюултай дэгдэх заасан болохоор энэ бичлэгийг хэнд ч үзүүлэхгүй гэд логонд амлцсан байдаг. Ингээд гайлаас авч чадахгүй болсон болохоор хоббинд одоо үлдсэн ганц арга нь мөнсөнийг ялаад логноос бичлэг авах. Гэхдээ манай мөнсөнийг барахгүй гэдгийг мэдж байгаа болохоор цаачин бөөнгөө нэг болоод байж байгаа. Гайл хараад өрөвцөндөө 3 бичлэгнийхээ нэгийг өгчдөг. За ингээд ядч нэг аргатай болсон хобби 1 сар бэлтгэл хийснийхаа дараа овоо зориг ороод мөнсөнтэй үзэлцэхээр ирлээ. Тэгснээ эхлэхээс өмнө тэг хүмүүсэн дээр очсноо хоббинд ямар нэгэн тохиолдол чамайг хаална шүү гэдэг юм аа. Манай энэ хоббинд бас их хайртай. За ингээд зодооч хэллээ. Тэгсэн мөнсөн ерөөсөө ярихгүй зүгээр л бултаад харналаа. Тулаан гэдэг ариун зүйлийг гутааж ингээл бөө. За одоо энэ чинээс хитүүлээ мөнсөний өнгөрсөн амьдралыг үзэндээ. Мөнсөн бол новоо баяалын хөтөйсөн чинь автын ослоор аав ээж ах хичээгээ алдаад асар хамгаалагч болсноор амьдрал нь өнгөө алдаад бүх юм хар цагаан санагддаг болжээ. Баяалын хөт ингээд ганцаар үлдсэн болохоор холын хамаатанд нь өргөж аваад хөрөнгөн дээр нь суулгуул яах. Тэгсэн нөгөө өргөж авсан айл нь тэхүүний түүхтэр гардаг нөгөө сэгсгэр нөхрийг олж таарнаа. Ингээл хамаг мөнгөний авсныхаа дараа мөнсөнийг зодож нүдээд хүүхэд нь хүртэл дээрлэгээд харин мөнсөн бол шинэ ирсэн гэрээсээ хөгтөд годомжид гарчихгүй тулд яаж чадахгүй дээрлэхүүдээ л хийдэг. Ингээд ээж ихт бомыг гарч ирж мөнсөнийг өмөрөөд манер бомидоо шууд л дурлал амьдралынх нь өнгө бодог эргэж ирсэн юм байна л та. Гэхдээ тэгээд баахан дарамтанд өссөн хүүхд болохоор бомидоо хайртай гэдгийг хэлчих юм бол ганц байгаа найзгаа алдаад буцаад хар цагаан амьдралд орж магадгүй гэж яагаад юу ч хэлэхгүй явсараад сургуулаа төгсөөд бомын өөр сургууль руу яваад өгсөн. Тэгэл энэс хойш мөнсөн буцаад хар цагаан амьдралдаа ороод таарсан бүх ажлаа хийгээл сэгсгэрийн зарлалаар хүн амтнд зодтолд явж байхдаа тэг хүндээ таарсан байна. Энд бол мөнсөн тэг хүнд ялгцаан гэдэг хитвэлээ үтсэн шүү дээ. Ингээд ялгцсан болохоор сэгсгэр уурандаа мөнсөний гэрээсээ өгөөд явуулчихдаг. Хүүхдүүд очих газар болсон мөнсөн годомжинд яагаа мэдэхгүй явж исэн чинь дахиад бомитойгоо таарж байгаа маа бас. Энд бол одоо ингээд бомгийн иргэн тойрны өнгөтэй харин мөнсөн өнгөгүй байгаа хэрж байгаа.
Тэгээд мөн сон бомитой уулзахын тулд илүү дээр хүн болёо гэж шийдээд логин дээр очиод одоогийн юм тамирчин болсон баг. За ингээд түүхэн хэсэг дуслаа. Одоо хэдүүлээ эргээд тулаанд орцгоё. Хамаг түүхэн гарсан болохоор одоо мөн сон буцаага дайрч эхлэх нь тодорхой. Тэгсэн түрүүн хоббийн зохихтой нүднийхэн дээр шалбалсан болж таарад ашгүй цусгаарч нэг нүдний ажиллагаагүй боллоо. Ингээд хараагүй талаас нь дайрах гэсэн чинь мөн сон буланд очиод өөрийгөө хамгаалчлаа. Тэгэхээр ард нь гараа боох гэсэн чинь бас л хамгаалч. Ингээд одоо нөгөө бичлэгнээсээ сурсан шинэ арга юм дээ. Тэр арга нь болохоор одоо ингээд нүднүүдөө сайн харахгүй бас чихэн дүнкнээд биеийн тэнцвэрээ алдаж эхэлж байгаа юм. Хоббинд одоо л ялах боломж гарлаа гэтэл хоббин яаж ч хичээгээд мөн соныг одоохондоо барахгүй болж таарна. Ингээд хобби маань friendly fire дүртүүд өгөхгүй гэтэл тэр хүн ороод ирлээ. Түрүүн хоббинд ямар нэг зүйл тохиолдох юм бол алнаа гэдээс яг тэр үгээр ордорч байгаа. Ингээр мэдээж нөгөө логин нуурлаад тулаан цаад боллоо энэ төр гэдэг яхад мөн сон гинт амир ойлаад одоо боли гэд. Ингээл тулаан дуусч байгаа юм да. Хоббиний хувьд ялагдсан болохоор бичлэгээж авсан юм байхгүй. Харин мөн сон болохоор ялсан ч гэсэн угаасаа ямар ч ашиггүйсэн. Тэгэхээр нэг тийм хэрэггүй тулаан болоод өнгөрч байгаа байхгүй. За ингээд зодуулаад ухаалцсан хобби логиныг гэрт нь унтж явах зур нөгөө талд нь Гайлийн гэрийн гадаа тамхиттай байсан гурван нөхөр Гайлийг бариад авах үед яг аав нэрж таардаг. Харин хоббин бол логны өрөөнд гүн шиг л зэрнэ. Тэгээд ялагдсан чимжлэх өгөхгүй гэхдээ гуугаад исэн болохоор логон өнгөрснөө ярьж хөрлөө. Мэн логон залуутаа гэр бүлийнхээ хамгийн их асуудал тарьдаг бас хамгийн бүтэхгүй нөхөр нэсэн баг. Юунаас ч ядгүй бас таарсан болгоно ялждаг байсан болохоор санаа зовхонгүй амьдарч байхад нэг жижиг Аз нөхөр ирээд охиных нь уснаас цулгаасны хариуг авнаа гэд бүгдийг зодчихдаг. Та нарын нууцыг хараад зарим гадарсан л. Ингээд эцэстээ манай дахиад багш нь логонч биш яг үндэ Гайли аав нь болж таарч байгаа. Охиныг нь үсцсэн гэд логныг хүмүүсийн хамт зодцсон хүн ч одоо энэ гурав юу хүн байхад. За тэгээд багшаа олсон хобби ч урдан сөхтөл намайг доор авчгаа дүүнстэй галыг асаанаа гэж гуйсан чинь дахиад өмнө хүүхдийг шаваа болгож аваад тэр нь өшөөгөө авах гэж явж байгаад үснээс болоо дахиж шав авахаа болсоо гэд хоббиний буцаага явуулчихдаг. За тэгээд хоббинд буцаагаад унжгаад явж байхад нэг бодгон өндөрцөн цоо шин дүр гарч ирээд хоббинийг амар алгацснаа тэрчээд яваад. Хоббин бол гайхсан ч гэсэн тэрвэрлсэн болохоор бас цаанаа дуртай. Бусын явдлаа баг гайхуулаад байгаа юм шигээрээ сууж явах зур. Ингээд жинхаа хоббинийг нөгөө гишүүнтэй танилцуулнаа. Тэгээд хоббинийг нөгөө гишүүнтэйгээ орхиод өөрөө сонжооныг амрах үгсэнд нь итгэж өгөхгүй байгаа болохоор юм хүмүүлдээсэн байж магадгүй гэж шинжлэхээр яваад өгдөг. Харин хоббин нөгөө гишүүнтэй нүлдээд жинхаа гэлчлэгтэй ашиглах нотлох баримт авах гэж үзнэ. Өмнө нь сэгсэрийн найз өхний яриаг ноцоор бичиж авахдаа ашигласан нэг макарон шиг туураагаар байсан да. Тэрийг авч ирээд гишүүнийг нь согтоож аваад санжууныг алсан талаар нь ярилцсан байдаг. Тэгээд энэ бичлэгээ санжууны өгсөн мэдээлэлтэй нийлүүлээд жинхаа бичлэг стримээ хийхээр шийдлээ. Манай IT экстрим хийх гэдэг жахцуур мөнсөн бомыг мартаад Америк руу явах гэж байдаг. Яг сайхан сүүлийн дайснаа дарах гэдэг жахт нь зодтолдох чадвартай хүмүүсийн нэг нь яваад өгөх юм да. За манай IT стримээ хэллээ. Тэгсэн стримний хэлвүү буюу манай IT цуг нь хаагдчихдаг. Энийг мэдээж жинхаа цаагаараа хорхотож хийсэн тодорхой. Хоббиний бичлэгүүд бүгдээрээ зодон гаргадаг болохоор хүчрхийлэл гаргасан гэж шалтгаалаад аккаунтыг нь хаалгасан баг. Сувгаа алдсан манай IT ингээд мухардалд ороод иж байгаа. Нөгөө талд нь жинхаа хүмүүсээ цуглуулад хоббин руу дарахтай бэлтждэг. Тэгээд маргааш нь жинхаа хүмүүсээ цуглуулж ирээд саяхан санжууныг алсан болохоор дахиад алдартай хүн өгчих юм бол хүмүүс сэжиг авч магадгүй гэд. Хоббинийг алахгүй ч гэсэн өгөхийг хүсэлэн зовоно гэд дотны хүмүүсний аюулд орвол хэнийг нь аврах вэ гэсэн сонголт өгдөг. Хоббин бол шууд л ээжигээ сонгож байгаа. Харин нөгөө гурав You better watch out if your enemy's a road ahead of full prophecy to be the greatest beast the world has ever seen. I feed him every day like the bones clean. I feed him all the hate and he grows me and he gets claws real big, pissed off quick. And if you cross him, you might drop dead. Metaphorically, of course, settling the score, never getting bored, loves the blood and gore. Always wanting more, feeding from the source. They don't really understand until they feel the force apart. And if you start shit, you'll be heartless in the darkness. Torn apart quick, you left scars ripped, you'll be chewed up and discarded. And this world ain't right, won't accept it. Negative energy, I expect it. Once it's in your... За ингээд манай хэд баларч нөгөтл дайсны хүмүүс зүгээр л айлгч байгаа яваад өгсөн болж таардаг. Цагтаа нар хэргийн газарт ирсний дараа жинхаа гарч ирээд дараагийн удаа чи ихнээсээ дайрч чадсан шүү гэдгийг харуулаад сүрдүүлчээ яваад өгдөг. Бас түрүүн манай дахиад багш дээр жинхаагийн алуурч нь очиод дууссан да. Тэгээд дахиад багшийг буутгах гэсэн чинь сумнаас нь бултаад өөрийг нь алчих юм шиг санагцсан гэд айгаад уурсан байдаг. Тэгээд бас манай дахиад багшийг өөрийнх нь байсан тусгай салааны домог байсан байж магадгүй гэж хэлдэг. Тэгэхээр дараа нь дахиад багшийн цэргийн амьдралын тухай гарч магадгүй л. Энэ үйл явдал манай хэдийг их цочрол өгөөд айлгсан болохоор цаашдаа эмхөө нь хийхэ болёо гэж тарахаар болдог. Ингээд л хоббийн офстой ганцаар үлдээд хамтдаа бүтээсэн дурсамжуудаа хараад сууж явах зүр нөгөө хоббинийг тэрвэрдэг гоё хич нүрээд ирнэ. Тэгсэн
Тэгснээ манай хоббиныг дагуулж аваад өөр нэг их хурлын гишүүнтэй уулзалдаг. Одоо ингээд тэтгэлээ хоёр гишүүнтэй болчихж байгаа болохоор ялгаж ярихын тулд энийг нь бор гишүүн гэдэг харин нөгөөдгийг нь цагаан гишүүн гэж нэрлэж. Энэ бор гишүүн нь ах цагаан гишүүнийг унгах зорилготой явж байхдаа Сонжуунтай танилцаад Жинхоо гэж хүн байгаа талаар мэдж аваад тэгээ хамтрахаар болсон юм байна л да. Тэгээд яг гоё хамтраа явж байхад нь хоббин гэж нэг гай гарч ирээд хамаг юм баллаа хийцэн гэсэн үг. Гэхдээ бас хоббинийг хараад Сонжуун шиг санагдсан болохоор өөрийгөө баталж чадвал хамтрий гэдэг нэг боломж өгчөөд явна. Түрүүн манай хэд иймэрхүү юм хийхэ болёо гэж таарцгаасан шүү дээ. Тэгэхээр хоббинд одоо очиж яриад байх хүн байхгүй болохоор таньдаг хамгийн галзуу бас юу ч хийж чадхаар хүн дээр очиж. Тэр нь мэдээж ягаана. Тэгсэн өнөөх ягаанаа бусдтайгаа яриад Таасан би нэг жүү 24 цаг хүртэл байсан болцсон. Багш чинь